Зохиолч Б. Ууган туяа. Төөрөг, өгүүллэг. Дэлгүүрийн төрдөг тэрэгний дуулууртай залагдах дуугыг ширтэнгийн эгчийн завсар чөлөөг өгүүлэхийг сурсан зангаараа дуугүй сонсон дагаж явлаа. Хүний амьдрал хувь тавилан энтер шиг ингэж амар залагддаг. Өөрийн ирэхэр бол сайхна эсвэл уйтгартай байх болов уу? Хөөй, гүлийгөөд яачих бачи чинь. Үгүй энэ оюухай ер нь айлын ихнэр гэдгээ мэддэг хүн үү? Чамайг хэдэн жил зоогийн газрын хоолоор явууллаа. Гэрийн бараа харахгүй. Үр хүүхэдтэй болгосон. Алив наадуулаа зайчлаач. Игч нараас минь арай ойр дотн байж хүнсийг минь хүртэл хамт цуглуулж нууцаа хуваалцдаг дунд игч маань яг энэ үгсийг хэрэглэн үгэлдэгт нь би бүр тасж орхижээ. Алив тэр хөргүүрээс юм аавна. Гэхдээ санаа алдан хойноос нь таглаа. Хэдий эдэр насанд хүрсэн чи эр хүн л бол эр хүн хойно эгчийн гинтийн шалгалтанд бүдрээд эрүүл хооллох гэрийн хоолод их гэсэн бүтэн цагийн лекцэнд суугаад хүнс цуглуулахаар хамт яваана. Би уулна номхон зөөлөн зантай. Бас надад хайртай их нэртэй хүн л дээ. Хамт амьдраад 8 жилийн өр үзэж байна. Даанч тэр минь албан ажил сурч боловсрохын төлөө төрсөн гэлтэй. Хэлний бэлтгэл, эрдмийн зэрэг, ажил, тэгээд гэртээ байх хугацаанд утасны минь дуудлага, мессеж, захим хаяг надад хамааралтай бүгдийг Нимбайлан нэгждэг маш том ажилтай хүн. Тэрэнд ч дасаж орхиод утсыг маань хинамгай наргагүй шалгаж эхлэхт нь аргагүй дээ. Надаас л болсон юм. Би хашраачихсан гэж боддог болсон бол одоо дургүй хүрдэг болчихсон байна лээ. Насны багад гал халуунаар хайрлан ханилсан хань гэр бүлийн уур амьсгал үзэгтүүдид үзэмж төгс сайхан хосч нэг л царцуу мөнгө ажлын төлөө л зүтгэн өдөр хоногийг барна. Эгчийн Нимбайлан ямар нэг ууттай юм үзэх гарыг нь дагуулan харан зогсдол тэргийн тэмдэггүй дотн танил сүрчигний үнэр. Сэтгэл гижигдсэн хонгор инээд үүрэглэн алдаж зогссон би бүр сэргэж эргэн тойрноо нэг бүрчлэн харлаа. Эгчтэй зэрэгцэн хөргүүр рүү тонгоон юм үзэнгээ уцаар ярьж байгаа бүсгүй яагаад ч юм таньдаг хүн шиг. Ямар нэг албаны дүрм туцтай болтой тэмдэг зүүсэн хөх даун хослолын хүрмний ингрийг задгаа орхиж цагаан цамцны ингрийн эхний гурван товчийг тайлсан бөгөөд үлэн мэдэг улаа бутарсан халуутсан эсвэл их яаран гүйсэн бололтой. Би тань жадан харцаа шилжүүлээд дэгжин өндөр өсгийтж ийсэн хөлийг нь хөөхөн булчин дээр очиод гацж орхилоо. Тэр минь яг юм сорвтойсон. Эмзэг нандан бодлыг минь игчийн нахчлаа. Тэрийг авда гэх дуу тасалж хөргүүрлөө эргээд алдсан юм руу тонгоохтой золтой л дуалцсангүй. Нарийн хийцтэй байгалийн чулууг засаж шигтгсэн богж эзнийхээ хүзүүнээс ганган гижнээс зүйлтэй санжигнаж байлаа. Мөн бэ. Омглон залуу насыг минь оосорлож орчлон хатуу амьдрал санаагаар болдоггүйг ясамаханд минь тултал мэдрүүлсэн хайрын минь эзэн. Миний түүндээ өгсөн эхний бөгөөд эцсийн бэлгийг нандинсан хിവэр байгаагаар барахгүй 5 жилийн өмнөх төрхөн огтхонч өөрчлөгдсөнгүй. Өөдөөс минь инээмсэглэн мэндэллээ. Би гэдэг хүн яаж хариу минь тус мэдж яаж хідэн үг сольсон юм бүү мэд. Хамаг цус хөөрөх шиг болон тийм гэхийн тэмдэггүй сандрах баярлах зэрэгцлээ. Явх уу гэсэн эгчийн дуунаар сая сэхээ авахад зүрх сэтгэлийн минь эзэн. За баяртай гэд үл мэдэг чичирхээлсэн зөөлөн гараар гарыг минь атгаад инээмсэглэгтэн тодордог хацрын хонхорхоогоо гарган учиртай ухаалаг карцаараа намайг нухацтай ширтэн инээмсэглээд явж одлоо. 5 жилийн өмнө ягаачгүй ихнэр авч том эрхэн болсноо харуулж туурга тусгаарлах гэсэн гинэн бацаан би их сургуулаас үерхсэн охиноо ихнэр болгон авч өрхийн тэргүүн болж их орондоо нэгэн өрх гэр нэмсэн юм. Эхнэрээ үргэлжлүүлэн сурмаар байна гэж үглээд болохгүй болохоор нь өөрөө сургуулаа орхиод эцэг эхийнхээ гарыг дахиж харахгүй гэж гүрийн өгсөн хідэн цаасыг нь юм болгочих гэж аль л боломж бололцоотой хүч хөрөх хэмээг хийж явлаа. Эхнэрээ сургуулаа төгсгөх, байраа тогтчуулах гэж мөрөөсөөр нэгэн оны хавартай залгаж говийн нэг аймгаас мах авчирч зарах найзынхаа саналыг зөвшөөрөөд хамт явсан юм. Нойтонцос шагаагаар таттал орсон ч дөрвөн элчтэй ээх наранд хайлан урссан хаврын налгар өдөр байлаа.
Очоод ачаагаа ачаад буцахад цас нэмэгдэж ороод занг нь мэдхгүй машин замд нам сууж бүтэн шүнжин ноцолдоод асааж дийлээгүйгээр барахгүй өөрсдөө ч осгож өгөх шахаад үүр хаярахын алдад зам дээр гарч машинд гар өргсөн ч хажуугаар шур гэж өнгөрөхөөс хэтэрсэнгүй. Хэсэг зогссны эцэст зогссон машинд арай мөргөж сөгдсөнгүй баярлсан даарсандаа дагжин чичирсэн хоёр амтан хам хум минь мэдээд суулаа. 30 дөхөж яваа бололтой бүсгүй ганцаараа байх бөгөөд шүнж нойргүй явсан бололтой нүдэн улайж ядрангуй харагдахч ухаалаг хүн харцыг нь нуусангүй. Дулаацж дээрээс нь нүүр хагарч басхуу хот ортол 200 гаруй км хэлэхүү яриа дэлгэнгээ ганцаараа зам дээрээс хоёр танихгүй залуу авахаас айсангүй юу гэхэд Монгол хүний жудаг айцаас илүү хүчтэй юм а гэд өөдөөс нэмсэглэхт нь баруун хазар дээр хонхорхой нүдэн тусаж өрх гэрийн тэргүүн эрнөхөр болон ядаж яваа. Миний сэтгэлд ямар нэг үл ойлгогдох дохой дуугарч билээ. Хот орох замдаа утасны цэник дууссан нэрээр түүний утаснаас өөрийнхөө утас руу мессеж илгээхээ мартсангүй. Аян шиж даарсан найз минь хөрхрөн унтсаар явхад би цурамж хийсэнгүй. Тэр энкрийн хөөрхөн хацрын хонхрыг дахин харах гэж элтвийн яриа дэлгэсээр явсансан. Тэр өдрөөс хойш бит хоёр байнга ярьдаг. Боломжил олдвол уулздаг боллоо. Эсвэл хайранд билуурсан жил байсан да. Зуны дунд сард дорнодын талаар наадам хэсэж явхдаа тэрний минь инкри ялдам төрхний цаана Монгол эмэгтэйн эрэмгий зам байгаагийн зэрэгцээ. Моринд хөл алдалгүй мордож ганцаг цацлан хатруулахт нь анзаарч бүр ёстой унаж үхтлээ дурлаж билээ. Түүнтэйгээ таарлцсанс хойш 3 дахь шөндөө нойр хулжиж зөвхөн нэг л бодол хөврнө. Эмээтэй нэрээ хан төмөр унтчихсан уу ээж гэж утсаар ирсэн. Арахчгүй байлгүй дээ гэж бодоод төсөөлөө үргээх гэж гал тоогоороо юм олж ухаар зүгэллээ. Хоолой зүрэн орох үйтэн өсч тэр ярианы өвчрийг олох хүслийг минь үргээсэнгүй. Хан төмөр гэж түүний минь хүү төрвөл өгнө гэдэг байсан нэрэлтэй. Залуу багын харгаагаар ягаачгүй эрт амьдрал зохиосон би гэдэг хүн хожуу ирсэн үнэн зүрхний хайртай түүнээсээ хагцаж салж чадахгүй. Мөн ёсолж авсан гэргийгээсээ сална гэж чадахгүй. Хаданд хавчуулсан халууны зулцэг болоод л байлаа. Хорвоод хүн болж төрсний бас нэг утга учирыг би түүний дэрэгдэл мэдэрч амьдын жаргалд умбдаг байж үлээ. Хаврын тэр нэг бүүдгэр өглөө хадам ээжийн машин астаггүй гэсэн дуудлагаар ховорхон тохиодог хамт өнгөрөөх мөчтөө хоргодон дуртай дургүй босож хувцлаад гарахдаа духан дээр нь өнсгөд харж байсан тэрний минь харц одоо ч санаанд илхэн байдаг юм. Тэр өдөр машин асаах гэж ухамдж байхдаа тайлж тавьсан хувцсныхаа халаасанд утсаан орхисноос бүх хэрэг мандаж миний сэтгэлийн манан 5 жилийн турш тэр өдрийн тэнгэр шиг бүүдийж огт арилаагүй юм да. Утсанд үлдсэн байсан ганц загтлыг эхнэрийн дуу уншснаас бөөн хэрэг мандаж би ч яах вэ? Эрэх танх ганц хүүгийн зангаар аав ээжтэй би салхаар шийдсэн гэж хэлээд тавьчихсан. Ээжийн даралт ихсч эгч нар маань эгээтэл намайг огтчиж хаяагүй. Удам судрын нэр төр бузралсан савсаг амтан гарчээ гэсэн аавын үг хангинаж эцэст нь миний ялагдал ирж үлээ. 4 нас хүрч яваа охинтой надаас хэдэн насаар ихч байснараа тэр минь буруутан болж омогтой түргэн зантай том эгчийн минь дайралтанд өртөж хэдэн цагийн турш загнуулж суусныг нь хожим мэдэж билээ. Би гэдэг хамтан цаазын ялтан шиг болж миний үгнээс болж биеийн нумуудсан ээжигээ эмнэлэгт эргээд гарч ирэхэд машины шил арчигчинд би чамдаа хайртай. Чиний амьдрал нэр төр ирээдүг хайрладаг. Насан туршдаа хайрлах болно. Аз жаргалтай амьдраарай. Хайрын чинь нэг хэсэг надад үлдсэн болохоор би гомдохгүй. Гэсэн бичиг олоод гараад ирэх болов уу гэж би тэр зогсоол дээр бүрий болтол хүлээсэн. Чи ирээгүй. Тэр цагаас хойш усанд хайсан чулуу шиг ор сураггүй болж би гэдэг хүн сар гаруй гашуун ус гутраад амьдралдаа шуударсан ч огтхон ч мартаагүй явсаар өдийг хүрсэн юм. Шүнжин цурам хийлгүй бодсны эцэст өглөө түүнийг олж уулзаж санаагаа амраахаар шийдлээ. Бүх танилтал холбоо сүлбэгээ ашиглаж бүр замын цагдаагийн бүртгэл шүүлгэж байж хотоос 160 км-т ажиллаж амьдарч байгааг нь мэдсэн юм. Чамайг битүүхэн хааж там диваачин хүртэл нэгчгэд бэлэн явсан энэ жилүүдэд ийм ойрхон байж шүү дээ. Эхнэрийн нөгөө цаг наргүй үргэлжлэх ажил
Лидер эмэгтэйчүүдийн уулзалт ч билүү. Нэг ажлаар нэг тийшээ явах давхцаж би морин цагтаа уралдан чинийхээ зүг жолоо заллаа. Заалгаж авсан хаягаараа очвол яг л надад мөрөөдөн ярьдаг байсан хувийн цэмсгэр сууц. Уужим саруул донжийг нь олж тогчулсан хашаа. Аван идэн алдах угсаа сайтай том нохой. Тийм ээ, мөн байна. Хідэн хорон машиндаа суусны эцэст бууж очвол элсэн байшин барин тоглох 4 орчим насны хүү харагдлаа. Хөөе, миний дөө. Өөдөөс толгоогоо өргөн харах түүнээс би өөрийгөө олж харах шиг боллоо. Ээж чи мууран. Ээж нь бишээ том хүн байна уу? Бага ээж байгаа. Гэхдээ эмээ байхгүй. Аав нь байхгүй юу? Байхгүй. Аав намайг сургуульд орохоор ирнэ. Гадаад улсад муу хүмүүстэй байлдаж байгаа. Бид хоёрын харилцах дуунаар гарч ирсэн болтой. Ханд өмрөө одоо орох уу найз минь? Хинтээ яриад байна гэх хөнгөн алхаа. Нөгөө л танил сүрчигний үнэр. Бэлхүүс даван намирах сайхан хар үсээ овоолон шууж, нэвсгэр цамц богино өмд гэрийн шахаатай. Эгээл 5 жилийн өмнөх төрхөөрөө өмнө минь зогсож байлаа. Хэсэг зур хэн маань үгэлж чадсангүй. Айлын гадаа ирсэн хүн байна орох уу да гэж чичирхийлж сандарсан хоолойгоор тэр анх ам нээлээ. Зуны дунд сарын шиврээ бороотой намуухан тэр нэг өдрөөс хойш хүүрүүгээ 5 жил санаж битгэрсэн зүрхний гүнээ хайртай түүн рүүгээ тэмүүлэх болсон юм. Яаж хийж байгаад л ажил гарган хотоос гарч очиход минь хашааны буландах тохилог үүрнийхээ үүдэнд сагсайн суух Уралын улсаар нутагтай үйлдвэр сайтай том саарл нохооноос бусд нь элгэмсүү хутаж авна. 4 настайгийнхан л зургийг харж байсан ээжигээ өвцсөн мэд дуурайсан охин нь хүртэл аав хэмээн дуудах бүрд нь зүрх бацагдах шиг болон үгээр хэлхийн аргагүй уйрал төрдөг болоод уджээ. Ур хийд сайтай хээ гарган гангаруулсан гэрийнхээ адрыг ширтэн ямар нэг эмчилгээ хийлгэж байгаа тухайга миний утсыг шалгангаа ам хуурайгүй ярих эхнэрээ сонсохгүй хооронд хэвтлээ. Нэлэх баг наснаасаа эжилдэн ханьссан ч үрийн зүлээ үнэрлээгүй 2 бэрнэ харан өдий хурж байгаа бас. Ээж аавд минь бол их л цэцэн бэрийн ухаан гаргаж намайг өөшлөн амьдарч яваа сайн эмэгтэй. Үнэндээ ч муугаар хэлэх чанар үгүй ч би Саянагийн дэргэд байдаг шиг тийм амар амгалан аз жаргалтай мэдрэмжийг авдаггүй юм. Амьдрал маань нэг л хиймэл зүгээр л үзүүлбэр мэт санагддаг болоод хэдийн таслуулжээ. Хана хоёулаа хүүхдтэй болохоос өмнө гадагшаа гарч амьдрий. Энэ ч утга алгаа. Би энэ хүний амьдралыг утгатай болгох гэж мөн ч их зүтгэсэндээ. Сурыг гэсэнд нь сургаж, явъя гэсэнд нь явуулах гэж хөхөө өвлийн хүүтэнд тээвэрч явж, хөр цусны хайрууд тостой холилдож, насаараа л мал дагж яваа эцэг ихтэй ч тусалж чадлагүй явсан. Тамга барьж дарга цэрэг хийгээгүй ч эр хүний хийж чаддаг хар бор бүгдтэй ноцолдож үдсэнсэн. Ёстой л гэрт орж им гадаа гарч ир. Эхнэрийнхээ гарын халуун хоол аяг цайг хамаатнууд зочилсон үеэр л иддэг шүү дээ. Ер нь л амьдралын утга учир гэж яг юу юм бэ? Хичээж авахулсан зургнуудад хөндлөнгийн хүний нүдэнд бол бит хоёр сайхан гэр бүл. Зүрхэнд зөөргөө их гомдол үерлээд ирлээ. Эхнэрийнхээ зөөлөн царайтайч залжиндуу харнуудыг анхудаа үнэхээр үзэн ятлаа. Гараас нь уцаа шүүрээд үг дуугүй хаалгаас аван гарч амьдралын минь утга учираа зол жаргал оршин байгаа тэр зүг рүү зам гэлайлхан шил арчигчийн хурд гүйцэхгүй шахам цутгах борог үл хайхран давхлаа. Энд ирээд 7 хонлоо. Араас чинь зовж байгаа байх та. Очвол яасан гэж хулгаж халширсан өнгөөр Саяна гэлэхэд миний сэтгэл игшиглэж байсан аялгуу тасалдж чавхтсан тасарчих шиг боллоо. Эхнэрийн минь талаар огтхон ч асуудаггүй. Аль муугаараа хилүүлж дормжлуулж явсан мөртлөө нэг ч муу үг унгаж байгаагүй тэр минь өөдөөс нөгөө л ухаалаг харцаараа аргадангүй ширтээд одоо ч явнуудаа. Хэд хоногоос бид гурав ээжийг авахар хот орно. Тэгтэйгээ хүүтэйгээ уулзнэз гээд аягтай цайруугаа ширтгэхэд энхэр цээжинд нь хэдэн оныг үдсэн бөгжний чулуун шигтгэ нулимс туслуулан харамсах мэт санагдлаа. Дуртай дургу гэртээ орж ирэхэд хинч байхгүй бөгөөд үнтэй тансаг тавилга засал сайтай хидийч хөндөй санагдах болсон гэр минь байдаг янзаараа өгтлээ. Унтлагын өрөөнд гэлдэрч ороод суулаа. Уйлмар бавч нулимс гарахгүй юм. Хийл зүрхэрч үзлээ.
Өмнө нь саяана гэрээд олоогүйдээ харамсан нулимсандаа хахан цацсан уйлснаас хойш дахиж уйлаагүй юм байна. Дэрэн дээр тавьсан цаас гарта баригдахад сая сэхэ авлаа. Эхнэрээ минь загтал. Утас болохгүй байсанд уур нь хүрсэн тухайга салахаар шийдснэ. Миний ямар мэдрэмжгүй хөдөөний бүдүүлэг амтан болохыг тодорхойлж хайртай учраас маш том алдааг минь уучлан төвчж амьдрснаа бичжээ. Өнөөдөр бид гурав ээжигээ дүүгэн угтаж авахаар бэлтэж байна. Хүний гар хүрэгдэггүй байсан машины цуглуулгыг минь газраар нэг хөглөрүүлж, нэгнийх нь дугуйг буцахаар гараараа хичээнгүйлэн эвдэж байгаа нөхөр аав цамцаа солиорой. Ээж таныг надад даатгаж үлдээсэн юм штэ гэж өглөх зэгзгэр охин нарийн хөлт хийх нэхийг хаачлан зээгийн хүлээж суугаа эмээ. Итгэж ядсан харцаар гарч орох бүр ширтдэг сагалгар саарл нохой. Ухаан суулгаж урмаар тэтгдэг эгэлжирийн бүсгүй. Нэр өгч амжаагүй нийлх охин. Миний эцэг хин галаас тасран цааш үргэлжлүүлэх тавиланг минь надад авчирсан юм. Хүний тавилан төрөг өөр өөр. Хэдийгээр бусдыг харахад уучлж боломгүй алдаа хийж хорвоод гიშгцээ байна уу гэхээр харагдахч тэр хүн зөвхөн өөрт оногдсон тавилан амьдралын утга мөн чанараа олохын тулд хорвоогийн тоос хөдөлгөн төөргөн гүйцээгээд бусдаг болохоос хэн нэгнийг шүүж хэн нэгнийг буруу зүвийг тунгаахад усан нүдэд цусан зүрхтний ухаан үл хүрэх бизээ.